хүүхдүүд ээ? Сайн та сайн байна уу? За өнөөдөр багш та нар хүн байгалийн хичээл заана. За хүүхдүүд ширээ рүүгээ ажиглаарай. Ширээнд ямар бүтээгдэхүүн байна уу? Та багштай хариулаарай. Манай ширээнд ус, ба, эсвэлээс халдвар, сав, яадаг оригинал байна. Манай ширээнд гурил, тос, халдвар, сэрээ, яадаг байна. Манай ширээнд шил, савх, тэгээд гурил, яадаг, халдвар байна. За тэгвэл хүүхдүүдээ та нар энэ бүтээгдэхүүнүүдийг усанд уусна гэж бодож байна уу? Уусна гэж бодож байна уу? За тэгвэл өнөөдрээс осраад бүтэдээ тавьчих. Аль нь усанд дуусах вэ? Хичээл хоёроо. Аль нь усанд дуусах вэ? За багш нь хүүхэд болгоно ажлын хуудас тарааж өгсөн байгаа. За энэ ажлын хуудсыг дэвтэртээ наагаарай. Хамгийн уртлын хэсэгт юу гэсэн бэ? Бүтээгдэхүүн гэсэн байна, тийм ээ? За тэгвэл бид нарт өнөөдөр ямар бүтээгдэхүүн байгаа лээ? За тэгвэл энэ гурван бүтээгдэхүүнээ ажлынхаа хуудсан дээр бичээд авах. За тааш нь сургуулаа. Гурван бүтээгдэхүүнээ бичээд. Ажлын хуудасны 10 хэсэгт юу гэсэн бэ? Бүтээгдэхүүний 10 хэсэг. Хамгаалал гэсэн байна. За тэгвэл хамгаалалтай. За яг нь уус болов уу үгүй болов? За уус гэж бодож байгаа бол
нэмэр тэмдэг. За уусахгүй гэж бодож байгаа бол хасаа тэмдэг тавиарай. Усан дуусан гэж бодож байгаа бол нэмэр тэмдэг. Уусахгүй гэж бодож байгаа бол хасаа тэмдэг тавиарай. Бас таамаглан тийм ээ. Усан дуусан гэж бодож байгаа бол нэмэр тэмдэг. Уусахгүй гэж бодож байгаа бол хасаа тэмдэг. Ажлын хуудсыг авдлын хэсэг таамаглал гэж байна уу? Байна. За багшруугаа анхаарч байгаарай. За одоо бүгдээрээ хүн байгалийн хичээлийн хан бол эхний үгээр соёо байдаг тухайн зүйлээ таамаглал гэх тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ таамаглая. Юу таамаглах вэ гэхээр усан яатан уусдаг болов уусахгүй болов. Яатан уусан гэж бодож байгаа үгтэй нь таамаглал дээрээ нэмэр тэмдэг тавиарай. Усан уусахгүй гэж бодож байгаа үгтэй нь хасаа тэмдэг тавиарай. Усан дуусахгүй юу гэдгээр уусдаг таамаглаад бичиж. За сая хүүхэд болон өөртөө таамагласан тийм ээ. За одоо бүгдээ таамаглаа нэгтгэе. За энд одоо 24 сурагч байгаа. За багш нартаас юу? Яатан усан уусч байгаа гэж бодож байгаа үгтэй нь гарч. 20 хүүхэд нь уусандаа гэж бодсон байна те. За тэгэхээр уусахгүй гэж бодож байгаа 4 хүүхэд. За багшаа гараа өртгөр харагдахаар гараа өргөөрэй. За хөрөл усан дуусандаа гэж бодож байгаа нь гараа өрчих. За тэгэхээр чинь уусахгүй гэж бодож байгаа юм байна. 18 хүүхэд нь бодож байгаа. За 10 нас дуусандаа гэж бодож байгаа гараа өрчих. 7 За бүгдээрээ тэгвэл энэ таамаглалынхаа үндсэн дээр дараагийн алхам болох юу хийх вэ? Туршилтаа хийж үзье. За багш нь туршилт эхлэхийн өмнө хүүхдүүдтэй санамж анхааруулга хэлнэ. За анхаарч байгаа. Халуун үстэй шилэн савн болгоомжтой хүрэх. Хүлэгдэх аюултай тул халуун үсийг асгаас болгоомжлох. Хүүхэд бүр дараалалаараа туршилтыг хэрэглэх мөн авах. Багшийн зааврын дагуу туршилтыг хийх. За багш нь бас
баг болгон дээр ажиллагааны санамж дөрмийг тавьсан байгаа. За аваа хараад. За багаас нэг хүүхд уншаад өгч. Аль багаас уншчих вэ? За уншаад өгч. Хүүхдтэй халуун устай шилэн сон болгоомжтой хураах. Төлөвлөж мэдэх аюултай тул халуун усыг тусдахаас ондог. Хүүхэд бүр дараа туршилт энэ зөвлөгөөн авах. Багшийн зааврын дагуу туршилтыг зөвшөөрөхгүй бусад зорилгогүй хүрхгүй байх. За баярлалаа. Таалцсан уу гэдэг? За тэгвэл одоо бүгдээрээ дэвтрээ зүр хаач. За тэгээд туршил хэмбэр хийж. За авшин санаж хэлээ. За одоо бүгдээрээ хосын агаар туршилтаа хийнэ. Хоёр хүүхдийн дунд нэг савтай улсад хэрэглэх түүнүүдийг хэмжлээ шүү. За бүгдээрээ дурдаа байгаа халуун уснаас болгоомжтой аваад дурдаа тавьчих. За шугал хацаараа өгдөө. За навсны шиг сав тийм ээ. Тустай сав. За одоо хэдүүлээ хамгийн түрүүнд аль туршилтаа хийлээ? Ятонго. За бүгд бүгдээрээ ятонго ус руугаа хийгээд үзье. За ятонго савтай ус руугаа хийгээд. За бүгдээ савхаа аваад утгаарай.
туршил. Туршил хоёр ихэд одоо яагаад туршилтэй? Оо, баялаа. Шилтэй усаа, дахин нэг шилтэй усаа удаа аваад хэтрүүлээ түр хаач өгдөө те. Амар мундаг хөвгчтэй. За багш руугаа нэг ажиглах уу? Багш руугаа нэг хараарай. За
үзсний дараа ямар үр дүн гарсан бэ гэдгийг ярих ба. За хоёрдугаар шигнэс. Миний батарейд боцоо уус гоо явуулсан. За хурдан боцоо уус цааш туссан. Оо. Цааш ихтэй яасан байх вэ? Цагаан. Шилдэ уснаа юу орсон бэ? Өнгө. За. За дараагийн төшөө. Миний батарейд юмнаас боцоо уусдаг гэж бодсон. Харин өшөө хийж үзсэн. Өнөө яаж маадмаар уусчихсан. Усахгүй юм байна. Яадаг вэ? Унсан санаа нийлж байна. За танаа шиг. Зөв. Хонжийсэн. За. Ямар мөн өнгө яасан? За зөв. Өшөө дараа. Хэсэг хугацааны дараа яасан гинэ? Амар сайн. Сайн байна. Тунсан гэж. За танаа шиг. цагаан болгож байсан. За сайн. За дараагийн төшөө. Миний батарей уусаагүй бөгөөд наас сүнэтэй сүнэ юм. За татчих тийм ээ. Зүйтэй цаашиг болсон. За дараагийн. За зөв. Бусдын сансаа. Гурван дараа сайн. Бусдад найзуудаа сайн сонсож шүү. За. Миний ажигснаа бас гурил усанд уусаа би. Уусаа би. За. За маань өндөр хүүхдтэй. За хийсэн туршилтаа бас өөртөөсөө жоон чөлөөлөд зайтайхан тавьчих. За одоо дараагийн туршилт. Юу туршилт вэ? Модын басаа. За басамжтай тийм. За багшраа анхаарцгаарай. За шилдэ багшраа анхаараа явах тийм. За багшраа хараарай. Багшраа анхаарай. Нэгдүгээр ширээ. Багшнийхээ тайлбар хэлчихье. За багш хэлбэрийн өгнө за. За тэгвэл туршилт 3 яах вэ? Бүгдээрээ шилдэ уснаа юу хийх вэ? Усаа хийх тийм ээ. Тэгвэл бас маань яах юм бэ гэдгийг ажиллах нь шүү дээ. За одоо шилдэ усаа тавиад эсийн тасаа хийгээрэй. Баг зэрэг хийгээрэй үстэй. За тухаарай. За, яах вэ? Ажиглаарай.
үзье. За бусдаа үлээж гараа. Тэр үрдэнгүй шүү. За 3 дахь ширээс үсчээ тий. За. Өөртөө ажигласан бичсэн зүйлээ өгч таа. Стаа шатаж уус. Дээрээ тунаад уус. Дээрээ тунсан. За. Миний батар тас уусахгүй байгаа. Ямар уушаа хийсэй? Хот байсан уусан боловч дээрээ ялгаж хийсэн. Тас уусахгүй дээрээ тунсан. Ялгарсан тий. За. Усныхаа дээр байгаад ирсэн басна. За ханаа ширээ. Миний батар уусахгүй дээрээ тунсан батэрийн бөмбөг шиг. За бөмбөг үссэн. За дараа юу? Бөмбөгийн батар уусахгүй мөн дээрээ тунсан жижиг бөмбөгүүд орон тунсан. За басна. За сайн байна. За өнөөдөр бүгдээрээ туршил хийгээд үр дүнгээ тооцсон. Одоо тэгвэл дараагийн ашиг юу вэ? Энэ хичээлийнхээ бүгдээрээ дүгнэлтээ хийж үзье. За дүгнэлтийн бүгдээрээ үр дүнгийн хэсэгтээ бүгдээрээ сааж харах юм. За энэ туршил юу вэ? Яатан үсгсэн. За эцэг яатан маань яасан? Жижигэрсэн, алга болсон. За энэ туршил юу вэ?
гараад ирэх шүү дээ. Нэг ширнээс нэг хүүхд гараад. Яах вэ? Дуусна гэж бодож байна. За чи. За бүгдээрээ самбалуугаа хараад хамтдаа ажиглаарай. Хамтлаа ажиглая. Хамглаа. За яадан уусандаа гэж бодож исэн 20 хүүхэд байсан юм байна. Гэтэл яалаа. Уусна гэж бодож исэн хэдэн хүүхэд байсан? 20 хүүхэд байсан. За уусахгүй гэж бодож исэн нь 4 хүүхэд байсан. Тэгвэл одоо өнөөдөр хамгийн сүүлд дүгнэлт хийгээд юу гэсэн дүгнэлт гаргаж ийн үгтэй таад. Яахан усанд яах вэ? Уус тийм биш. Уус тийм биш. За тэгвэл одоо 24-лээ уусдаг гэж бодож байна уу тийм ээ? За хурал. Уусгүй. Уусандаа гэж хаамжилж ирсэн юм тийм. За 18 хүүхэд нь уусахгүй лээ гэж хаамжилж ирсэн юм. За тэгвэл туршилт хийсний үн дүн тийм ээ. Ямар үн дүн гарсан? Хурлыг усанд хийхэд уусахгүй яаж ирсэн? Хэмжээсэн өөр. Ямар мөнгө. Тэгвэл одоо усанд хурлыг хийхэд уусах нь уу? Уусахгүй юм байна шүү дээ. За. Уусахгүй юм байна. За тэгвэл мөн яачих вэ? 24-лээ уусахгүй гэж ойлгосон уу? Тэг дүгнсэн үү? За 10-ыг асаа харъя. Усандаа гэж хаамжилжсэн хүүхэд үлээ? Байсан. Усанд уусахгүй дээ гэж хаамжилсан 17 байсан. За тэгээд туршилт хийгээд үр дүнгээ харъя бүгдээрээ. Дээр хянаад байсан. Өөр яагаад байсан? Уусахгүй юм. За 24 хүүхэд маань тэгвэл одоо бүгдээ юу гэж хамгаалсан юм бэ? Уусахгүй юм байна гэсэн үг юм биш. За яагаад уусахгүй байгааг нь ойлгосон тийм ээ? За бүгдээ тэгвэл өнөөдрийнхээ сэдвийг харъя. Аль нь дусна уусах вэ? За тэр дээрээ дүгнэлтээ биччих. Ажлынхаа утсан дээр. Ажлынхаа утсан дээр дүгнэлт биччих. Бичсэн үү гэдэг? За тэгвэл ямар дүгнэлт бичснээ багштай уншаад өгч. За нэгдүгээр шинээс хэл.
Жилийн нас өргөл хоёр дуусахгүй байна гэдгийг мэдэж авсан. Хичээлдээ идэвхтэйсээ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.